Орой мэнд үзэгчтэй MNC телевизийн ярилцах цаг эхэлж байна. Манай энэ удаагийн зочноор дуучин их хоёр оролцож байна. Танд орой мэнд хүргэе. За сайн байна. Телевиз үзэж байгаа үзэгчтэй бас орой мэнд хүргэе. Өнгөрсөн 7 оноос тэгм эрчтэй яригдж байгаа сэдв гэх юм бол утаа байна л да. Монголчуудын нас баралтын 13% нь ямар нэгэн байдлаар утаатай холбогдож байна гэдэг. Тэгээ сүүлд энэ мэдээллийг илүү идэвхжүүлж байгаа зүйл гэх юм бол монголчууд утааны эсрэг дуутай боллоо гэдэг зүйл захим орчинд илүүтэй яригдж байна. Тэгэхээр энэ дуг дуусан хүн бол та байгаа. Яагаад энэ уран бүтээлийг туурах болов гэдгээс яриага эхлэе. За намайг жаргал сайхны инхвэр гэдгийг. За тэгээд халаг гэдэг одоо нэртэй одоо яригдаад байгаа шүү дээ, гадуур олон түгээд байна. Тэгээд энэ халаг нэртэй ингээд утааны эсрэг энэ дууг гаргаж дуулсан байгаа. За энэ дуу бол 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбай дээр ээж аваудын утааны эсрэг цуглаан болсон. Тэрэн дээр бол би очиж бас энэ дуу хоолойгоо эцэг хүний хувьд бол дуу хоолойгоо илэрхийлээд за халаг гэдэг дууга түмэнд бас дуулж бас өгсөн байгаа. Ер нь дуу цацагдсанаас хойш бас тодорхой хувцас өнгөрчлөө шүү дээ. Ер нь олон нийтийн хандлт гэдэг юм хүмүүсийн хүлээж авч байгаа байдал ямар байна? За одоо бол цацагдаад бол одоо нэг 2 хоног л болж байна. Тэгээд 1 сарын 1-ний өглөөнөөс ер нь цацаж эхэлсэн. Тэгэхэд одоо нэг 11 мянга гарч байгаа. Ер нь бол хүмүүс бол мэдээж явах нь утааны сэдв гэдэг чинь бол одоо бас яг манай одоо энэ нийгэмд тулгамдаад байгаа. Одоо энэ өр хүүхдүүд байна. Одоо жоохон хүүхдүүд байна. Эднэрт яг л үнэхээр тулгамдаад байгаа. Бидний одоо энэ амьдралд дуу хоолой яг болж байгаа л энэ хүн сэдв болохоор л их хүмүүс бол үзэж шеэрлж явж л да түгэж ийн л гэсэн. Дуу яг видео гэдэг юм уу клипчүүлсэн байдлаар бол энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хүрч гисэн те. Хамгийн анхны бүтээл бол тэр ээж аавуудын 50 жагсаал чи одоо Сүхбаатарын талбайд болоход бол дуулагдсан байгаа. Ер нь яагаад энэ утааны эсрэг дууг туурвэ гэж шийдсэн. Шүлэг нь бас улсын хурлын гишүүн авахлангийнх гэж дууссан. Ер нь утааны эсрэг юм дуу хий гэдэг бол санааг бол ер нь бол бид нар одоо Улаанбаатарын л ер нь бүгднгийнх нь дуу хоолой гэж би ер нь бол хэлмээр байгаа. Тэгэд яагаад энэ хүү дуу гаргасан бэ гэхээр бол за ингээл ядахна амьдралынхаа одоо нэг ингээл 7 хоногийнхоо нэг хагас бүтэнсээ өдрийг бол богд уулны орой дээр гарч ядаж утаагүй байдаг. За тэр үр хөвгтийг одоо ингээл богд уулны орой дээр гараад Улаанбаатар руу эргэл хот руугаа ингээл харангууд зүгээр ийм ингээл хөмөрцийн тогоон дотор битүү утаан дотор л амьдарж байгаа хүмүүс л одоо бид нар болоод байгаа байхгүй. Тэгэл тэрнээс сэтвлээл за одоо бид нар бол үнэхээр ийм амар юмд амьдраад байна. Тэгээ энийг л сэтвлээл ер нь бол иймэрхүү дуу гаргая гэсэн чиглэл мессеж хүргээл аваад тэгэл улсын их хурлын гишүүн Самандын Жавхлан ах дээр нутааны юм нэг шүлэг бичиж өгөөч гэд. Тэгээ миний энэ саналыг бол харин хүлэмжшүүлж аваад тэгээ энэ шүлгийг гаргаад одоо тэгээд 2016 Entertainment-ийн залуучууд маань энэ клип хийгээд за T-Records гэдэг студийн залуучууд маань бас бичиж гаргаж өгсөн байна. Аав ээжүүдийн эсийн утааны эсрэг жагсаал цаагаараа улс төртэй холбоотой гэдэг юм шүүмж бас явж байна л да, таа ч гэсэн сонссон л. Таны уран бүтээлээрээ энэ зүйлтэй холбогдоог үз. За улс төржиж бол хийгээгүй. Энэ дээр бол утааны эсрэг бол ямар нэгэн улс төр улсыг ч юм уу буруутгах гэж бол бас хийгээгүй. Тэгэхдээ хүн болгон дор бүрнээ одоо энэ мэдээж одоо энэ утаач юм бол дороо бүк гэж алга болчих зүйл бол биш. Тэгэхээр бол хүн болгон одоо нас ахуулаад ер нь бол өөрөө өөртөндөө л анхаарал тавиад ядахна одоо биний төрөний ярьдаг шиг хагас бүтэн сайн нэг гэр бүлэрээ хамралтын цагаараа бол нэг эрүүл агаарт гараад ингээд өнгөрөөгөөд дор бүрнээл маска зүгээд ч юм уу тиймэрхүү байдлаар өөртөө л ер нь аврахгүй бол одоо хэцүү байна. Өнөө өглөө ихэл би гэртээ босоод цонхоор харахад бол гэрт үртэл одоо манайх сансарт амьдардаг. Дүүрэн утаа цонхоор харахад гамшигын хэмжээтэй. Үнэхээр дэндүү байгаа хөөх. Тэгэхээр энэ нь бол айгүй тийм сэтгэл санаа зовнод одоо тэгэхэд эмнэлгээр одоо дүүрэн хүүхдүүд л сэтгэл өвдмөр амир. Энэ бол ханиадных гээд утааных гээд тэгээд одоо ер нь бол бүхэл эцэг эхчүүд одоо ярьж л байна л та. Нэг сардаа бол 150 200 мянган төгрөгийн эрүүл мэндэд одоо зарцуулаад байна. Энэ утаанаас бол ханиаднаас болоод магадгүй бол бас тэгээд хүүхд мөхтэй алдаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Утаанаас болоод. Та өөрөө бага насны хүүхэдтэй. За би бас 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Тэр хоёр маань бас ханаа түрээд би бас эмнэлгээрээс дагуулад их нэртэйгээ цуг зас зөндөө явна. Санхүүгөө өвч гэсэн бол зөндөө л юмудаас гардаг.
Эцэг эхчүүдээс бас ийм санаачлаг гарч ийн л да. Та уран бүтээлч өнөө юу гэж бодож байна. Одоо ерөнхий боловсролын сургуулиудын хичээлэх гэдэг юм уу цэцэрлэгүүдийн хичээлэх одоо улирлыг өөрчилье. Өөрөөр хэлэх юм бол өвлийн улиралтай үнэхээр юм утааг ойрын хугацаанд шийдэж чадахгүй юм чи амарчээ. Зуны улиралтай хүүхдүүд маань хичээл сургуульд явж гэдэг юм. Иймэрхүү зүйлс рүү илүү төвлөрч ярьж байна л да. Тэр утааны хувь дээр их юм бол яахын аргагүй бол энэ утаатай үед тэгж гаргамааргүй байна. Ядахнаа нэг хотоос цахтууга гараад ч юм уу гэдэг. Тэгээ боловсролын хувьд гэх юм бол нэг систем бас өөрчлөгдөх байх л да. Утаанаас болоод Монголсон боловсрол гэдэг ярих юм бол бас доголдож бас болохгүй л дээ. Ирээдүйн одоо энэ хүүхдүүд одоо сурж байгаа хүүхдүүд бол тэгж бодогдож шүү дээ. Халаг гэдэг энэ дуу 2 хоногийн хугацаанд 11 мянган төгссөн байна. Хоёулаа илүү дуутайгаа холбоотой мэдээлэл хүргээл да. Манай улс улсын 3 сая иргэнтэй. Тэгэхээр 11 мянга гэдэг бол хүрээгүй хүмүүс бас тодорхой хэмжээнд нэлээ их байна. Тэгэхээр яг ямар утга агуулгыг агуулж байгаа уран бүтээл дээр юуг харуулах хичээл бас төрчүүлсэн байгаа. Клиптэй болсон те. Клиптэй ямар зүйлсийг харуул. Зүгээр утааг харуулах юм уу эсвэл цаагаараа одоо юу гэдгийг төрсөөр амьлуулж өөр санааг илэрхийлэхийг зорьсон. За бас утааг бас мэдэхгүй хүмүүс бас байгаад байгаа юм шиг л. Одоо нэг сошиалар одоо би одоо уншиж байгаа. Одоо нэг юунууд нь комментууд нь бичээд байгаа байхгүй басаад. Зарим нь утаатай гэдгийг баг мэдэхгүй байгаа юм шиг юмнууд бичээд байгаа юм. Би бүр гайхаад хөдөө өнийг ягч гэж яах шиг дээл өмсөд гарч гараа одоо яхаараа хөдөөнөх болоод гарчдаг юм. Тэгээд бас гайхаад байдаг. Энэ утаа бол нэр үнэхээр амар байгаа. Тэгэхээр одоо бид нэр одоо видео клип хийгээл явж байхад тэр одоо нэг юу шүү дээ зургтын эцсэн шүү дээ. Тэрнгээр бол утаа бол ямар амар юм бэ өөр. Ер нь бол энэ тогон дотор байдаг гэд түрүү ярьжсэнтэй бид нар клип хийгээл зогсож байгаа хугацаанд энд байсан утаа ийшээ яваад тэгээд энд байсан утаа чи ийшээ байхгүй болохоор дахиад ийшээ яваад ингээ хоорондоо нүгээл итг юм байлээ. Тэгээд энэ одоо манай 4 уулын дунд ч одоо ийшээ хавчигдчихад гарах боломжгүй. Одоо халаг гэдэг дууны шүлэг дээр илүү зарлж яриа л да. Бас сонсоог хүмүүс ч байгаа хэл та тий. Шүлгэн дээр одоо ямар санааг илэрхийлсэн байгаа бол одоо уушиг сагсаагаад байна гэд ингээ халаглж байгаа мэдээж тиймэрхүү дуу байна тий. Уушиг сагсаагаад байна. Утаанд хахаад байна гэд зүрх зүсэгдээд байна гэд иймэрхүү хурц хэллэгүүдийг оруулж өгсөн байгаа. Яахын аргагүй одоо энэ нийгэмд маань тулгамдаад байгаа асуудлуудын яг энэ үгнүүдийг л энэ дээр бол яг үнэхээр зоож өгсөн. Ер нь юу гэх юм бэ уран бүтээл дээр хамтарч ажилласан хүмүүсийг бас дурдвал за шүлгээс гадна аягийн зохиосон. За энэ халаг гэдэг энэ дууны маань бол айлгууг бол Бадарчи Магсарж яв гэдэг соёлын тэргүүний ажилтан ах маань зохиож өгсөн байгаа. Тэгээ юуг нь бол шүлгийг нь бол улсын хурлын гишүүн Самнадын Жавхлан ах маань өчиж бас гаргалаа. За хөгжмийн найруулгыг нь бол Эрк ах маань өчиж өгсөн. Соёлын тэргүүний ажилтан. Ер нь хүмүүсийн хандлт гэдэг юм уу танд ирж байгаа хандлт ямар вэ? Мэдээж сошиал орсон сайн баг шүү. Хүмүүс юу гэдэг ойр дотны хүмүүс ч гэдэг юм юу гэж хүлээж авч ямар ч утааны эсрэг хүм болго ярьдаг байсан бол одоо бас дуулдаг болчихлоо шүү дээ. Тэр жагсаал дээр бол яг тэр нэг тухайн өдрийнхөө оройдоо ч юм уу маргаашин дагараад ерөнхийдөө намчиж байгаа. Дахиж бол нэг гарахгүй. Тэгэхэд ямар нэгэн дуу урлагийн юу гэдэг ч юм бол байнга мессежийг нь хүргэж байгаа. Одоо энэ утаатай байна гэд хэлэхэд бас утаатай байна гэд хэлээд байхаар бас юу энийгээ цөмөрөө янзлий гэдэг л мессеж л ер нь буулгах хэрэгтэй л дээ. Энийгээ цөмөрөө утаагүй болоо уйлаа Утаанбаатар биш Улаанбаатарт амьдрал гэдгийг л мессежийг л өргөл яаж засвал болмоор байна гэдэг. Тэгээ комментэн дээр ер нь уншаад байхаар нэг иймэрхүү юмнууд яваад байгаа хүмүүс гэр хороолол байшин орон сууцнд амьдардаг хүмүүс гээд хоорондоо ингээд хэрэлдээд иймэрхүү комментууд айгүйх гараад байна. Гэхдээ тэрний хооронд ийм юм мэтгэлцэн тиймэрхүү юм явуулж байгаа хооронд төмөрөө яавал илүү нутаагүй болох боломж байна вэ гэдгийг л ярил илүү зүг болов гэж бас бодож шүү дээ. Тэгээ би утаан дээрээс бас нэмээд нэг юм хэлчих ихээр одоо өндөр хөгжилтэй орнууд байна шүү дээ. Эднэр бол яа шийддэм бэ гэхээр айгүй уг нь бол би бодохны бол гоё эвтэйгэн гоё шийдээд явчих боломжууд уг нь харагдаад байгаа. За жишээ нь юу юм бэ гэх юм бол нөгөө нэг тоогоор шийдээд өгдөг. Одоо өндөр хөгжилтэй Европын орнууд гэдэг шүү дээ. Одоо тэгэхэд нэг юм том байрлал их зөвхөн өөрсдөө шийдээд өгсөн. Энэ байр дахиад өөрсдөө шийдээд өгсөн. Заавал ийм утаатай юм нүүрсдүүл. Энэ чиг одоо ингэ шийдээд өгчих бас болдгоо захлаа гэж асууж. Тийм захилгаан халагаартай тий. За Монгол Улсын засгийн газар ч гэсэн энэ оны 1-р сарын 1-ээс эхлээд орой 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд за гэр орооллын айлрхуудын шөнийн цагаар ирэх захилгааныг бол өндөрлөг болгосон тийм. Энэ бол бас утааг бууруулах нэг том алхам болов гэж бодож байна. За манай өнөөдрийн ярилцах цагийн зочноор за дуучин хоёр оролцлоо. Дуучин хоёрын хувьд гэх юм бол
утаа гэж сэдвийг барьж авсан. За анхны уран бүтээлийг хүргэсэн дуучин байгаа. Энэхүү дуучны за Халаг уран бүтээл бол шинэ оны за 1-р сарын 1-ээс бол үзэгчдийн хүртэл болсон.